Намайг Ц Удвал гэдэг Баян Зүрхний өргөсгийн 280 дахь цэцэрлэгийн эрхлэгчээр 2 дахь 3 дахь жилдээ ажиллаж байгаа. За манай цэцэрлэг бол нийтдээ 240 хүүхдийн хүчин чадалтай. Одоогийн байдлаар бол нэг 420 гаруй хүүхдийг хүлээж аваад ажиллаж байгаа. Тэрбум сангийн төсөлд манайх хамрагдаад төсөлтөө бид нар бол аз жаргалын төгөлгээд ийм нэр өгөө төсөл бичиж явуулсан гэдэг төсөл маань шалгараад одоо энэ төсөлд хамрагдаж байгаадаа маш их баяртай байна. За тэгээд төсөл нийтдээ манайх 1500 гаруй мод боцсөг, за дээрээс нь 300 м2 ногоон зүлэгжүүлэлт, 200 м2 мандлын цэцгийг тарьж ургуулсан байгаа. Төсөлд хамрагдсанараа ямар ач холбогдолтой вэ гэхээр одоо хамгийн нэгдүгээр хүүхд их орондоо хайртай, байгаль орчноо хамгаалах. За хоёрдугаар гэх юм бол хамгийн гол юм бол хүүхдийн сурч хөгжихэд хамгийн гол зүйл бол орчин нэгдүгээртэй байдаг. Тэгэхээр бид нар энэ хүүхдийн сурч хөгжих орчныг бүр эко орчинд одоо сурж хөгжүүлж хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэгээд бид бүгд бас багаас нь хүүхдүүдтэй мод, ургамал, хаан, амьтад их орноо хайрлах, ингэ төлөвшүүлэх одоо зорилго чигийг барьж ирсэн байгаа. Одоо зөвлөгжүүлэлт бол 100% зөвлөгжүүлэлт маш сайн ургасан. За модны хувьд ч гэсэн одоогийн байдлаар нэг 80% та ургалт маш сайн байгаа. Одоо манай одоо энэ мод боцсөг зөвлөгжүүлэлтийг арчилж хамгаалж байгаа багш ажилчид маань маш сайн ажилласан. Тэгээд ийм гоё ногоон төгөлтэй болсонд маш их баяртай. Зөвлөгжүүлэлтээ бол өглөө орой байнга услаа. За модоо бол нэг 2 өнжөөд ус. За мандлын цэцгүүдээ бол өглөө орой байнга услахгүй бол бас жаахан арчилгаа ихтэй. Ер нь мод энэ зөвлөгжүүлэлт одоо энэ цэцгийг тарьж ургуулна гэдэг бол маш их арчилгаа шаардж ижил ордог юм байна гэдгийг одоо 2 жилийн хугацаанд мэдэрч байна. Эцэг эхчүүд хүүхдүүдэд бол маш халуун дулаавар амьсгалд орж илбаа. Ямар гоё юм бэ гэж гүүгээл эндээ гөрчин зүгээр бараг дээр нь очиж хөвтээд ээж автагаа хөвтээд ийшээ авъя тийшээ авъя гэл энийг харах надад одоо үнэхээр хянаж жаргалтай. Багш ажилчдын хувьд ч гэсэн ийм гоё орчин бүрдүүлж одоо манай хамт олон өөрснөө маш их ажиллаж хичээнгүй сэтгэл зүтгэлтэй ийм ажилчид. Тэгээ багш ажилчдын хувьд ч гэсэн одоо сая амраал эрэхтэй энэ ногоон байгууламжийг хараад үнэхээр баярлж биширсэн. Тэгээ одоо Баян Зүрхний өргөгийн хэмжээнд одоо нийтдээ болсон 57-8 цэцэрлэг нийтдээ байгаа. Гэхдээ ер нь ихэнх цэцэрлэгүүд бүгдээрээ энэ мод боцсөг яг талбай тарих талбай нэрх хэмжээнд бүгдээрээ тариалж ургуулсан. Тэгээд одоо талбай байдаг бол бүх цэцэрлэгүүд л ийм сайхан болгохыг хүсэж мөрөөдөж байгаа гэж бодож байна. Сургалтын хөтөлбөрт ч одоо нэг хүүхдүүд суралцсан чиглэлээр байгаль нийгмийн орчин гэж суралцсан чиглэлээр одоо жишээлбэл гацуур мод яаж ургах тийм тий одоо бага дунд ахлах бэлтгэл бүлгүүд дээр нь танилцуулах моднууд нь хүртэл өөр тийм одоо жишээлбэл бага ангийн хүүхдүүд гацуур модоо тань гацуур ямар өнгөтэй байдаг ногоон өнгөтэй гэл ингээл шилмөөс мод гэдэг ч юм уу яг суралцсан чиглэлийн сургалтын хөтөлбөрт нэг орсон байдаг. Тэр бүгдийг одоо хүүхдүүдэд танилцуулж танин мэдгүй хөгжилд маш их хувь нэмэр болохоор энэ чинь ингээ бодит амьд үзүүлэн болж л гэж үзэж байна. Тийм одоо хүндрэлтэй, бэрхшээлтэй тийм бараг зүйл гараагүй те. Тэгээ нэг ухаж явах хэвцтэй бас яг нэг цахилгааны үтс гэж юм гэмтэй гэж юм нэг тиймэрхүү ч гэсэн асуудал гарсан. Өөр асуудал байхгүй. Сайхан хамтарч ажилласан. Тэгээ та бүхэнд бас маш их баярлалаа. Тэрбум мод сангийн төслийнхэнд одоо манай цэцэрлэгийг сонгож ийм сайхан ногоон орчин бүрдүүлэхэд маш их үнэтэй хөрөнгө оруулалт хийсэнд баярлалаа. Хүүхдүүдийнхээ өмнөөс.